Соёлын өвийн үндэсний төв холилуулж байна. Хинтээ аймгийн Баян овоо сумын төвөөс зүүн зүгтээ 40 орчим километрийн зайд Хэрлэн мөрний хойд хөвөнд Ханзат хэмээх нутгийнхан нэрийдэдэг эртний хотын төөр байдаг. Монголын ууган археологч Перлэ Монгол ард улсын эрт дунд үеийн хот суурины товчоон бүтээлтэй он цагийн тодорхойгүй дурсгалын жагсаалтанд Ханзат Хэрлэн голд Батхан уулнаас баруунтай Улаанбаатар Чой Балсангийн замын урд талд бий. Тойрсон шорон хэрэм байсан орон байна. Хэрэмний голд том засмал боржин багны ивүүр олон байна. Өнгийн паалантай чимэглэл бүхий барилга байжээ хэмээн анх тэмдэглэжээ. Ханзат хотын дурсгал нь 220-ыг харьцах 160 м шорон хэрэмтэй түүний дотор талд томоохон хэмжээний багны суур чулуунууд ил гарсан. Шорон авгар бүхий хэрэмний зүүн болон баруун талд хаалганы орон мэдэгдэх бөгөөд харин урд талын хэсэг голын усанд эвдэрч зарим хэсэгтээ мэдэгдэхгүй болсон дүртэй бүртгэгдсэн байдаг. 2018-аас 2019 онд Монгол Японы хамтарсан шинэ 100 төслийн багийн дурсгалд газар хийсэн туршилтын малтлаг судалгааны үр дүнд 39.5 м-ийг харьцах нь 33.2 м хэмжээтэй барилгын төөр, 30 гаруй багны суур чулуу, олон 10 барилгын хэрэглэгдэхүүн илрүүлсэний дотор луун хээтэй нүүр болон тусал ваар, мөн дээврийн хэсгийн лууны дүрстэй паалантай шавар чимэглэлийн хэсгүүд, нөмрөг болон тосгуур ваарны дээр игнүүлэн тавьдаг амьтны дүрсэл бүхий чимэглэлүүд их хэмжээтэй гарсан байна. Малтлаг судалгаа цаашдаа үргэлжлэн хийгдэх бөгөөд урдчилсан байдлаар зарим дээжинд хийгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтэд бусад харьцуулсан судалгаагаар тус төөрийн голд орших барилгыг Алтан улсын үеийн барилга барих аргыг ашигласан нь тодорхой болсон бөгөөд 1237 онд баригдсан хэмээн үздэг Өгөөдөө хааны гэгээ цагаан орд буюу Дойтын балгасны барилгын хэмжээтэй харьцуулан 13 дугаар 100 буюу Монголын эзэнт гүрний үед холбогдох өндөр дээд язгууртны орд өргөөний төвөр хэмээн үзсэн байна. Энэхүү дурсгалыг боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайдын 2020 оны А161 дугаар тушаалаар аймаг нийслэлийн хамгаалтанд байх түүх соёлын үйл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.